Сайн байцгаана уу? Та Балер өдрөг подкастын Okodi Ori Experience-ийг сонсч байна. Өнөөдөр хүн болгон өөрийнхөө хүсэж буй тэр мөрөөдлийг биелүүлэх, тэр хүсэж буй амьдралыг бий болгох бүрэн боломжтой гэдэгт итгэдэг хүн байна. Тэр энэ подкастаараа дамжуулж би яг тэр мөрөөдлийг бий болгох, яг тэр амжилтыг бий болгох, өөртөө болон эргэн тойрны хүмүүстэй харж буй сургамжууд, туршилтуудыг та бүхэнтэй хуваалцахыг зорддог байна. Өдрийн мэнд бүгдэнд нь Okodi Ori Experience-ийн дараачийн дугаар эхэлж байна. За тэгээд би та хэдэд олон удаа амлсан, олон удаа ярина гэд хоошлуулад байсан нэг сэдв буюу Forex гэдэг зүйлийн тухай өнөөдөр ярих нь зөв гэж бодлоо. Тэгэхгүй бол бас дэндүү олгоод та хэдэд ярина гэчихэд хоошлуулад тэгээ байгаадсан. Бага. So anyways, Монгол сүүлийн үед айгүй их танигдж эхлэдэг байгаа сайн талаараач, муу талаараач одооны анхаарлыг авч эхэлж байгаа энэ сэдв буюу бараг жоохон буруу нэрээрээ илүү танигдаад эхэлж гисэн Forex гэдэг концептыг би өөрөөхөө юу хийж байгаа, яаж сурч байгаа, миний бодлоор юу гэж бодож байна, би сурсан арга зам нь, сурч байгаа замнал маань юу вэ гэдэргээд эдний тухай ярих гэж бодлоо л. За эхлээд болохоор та хэд мэдж байгаа бол энэ бол миний нөгөө мөнгөтэй холбоотой подкастуудын цуврал гэж ерөнхийдөө ойлгож болно. Тэрэн дээр би аль хэзээ 2 дугаар бичсэн байгаа. Тэгээд тэр 2 дугаараар ерөнхийд нь миний хувьд мөнгө гэж юу юм, орлого гэж юу юм, мөнгийг хуримтлуулах, мөнгийг бид нар яаж олдог тухай, идэвхтэй орлого, идэвхгүй орлого энэ янз янзын өнцгөөс нь ярьсан байгаа. Тэгэхээр хэрвээ та тэрийг сонсоогүй бол тэрийг сонсчвал айгүй зүгээр байж магадгүй гэж зөвлөж байна. Яг тэгэхээр тэр нь одоо миний ярих байгаа зүйлийн бас олон зүйлийн суурь бол. Жишээ нь нэг ярьдаг зүйл нь идэвхгүй орлого буюу passive income гэдэг зүйл яг үнэ хэлэхэд миний бодлоор байдгүй. Яг л бусад орлогын ямар ч арга замуудтай адилхан та хэрэг нэрийг зарцуулна тэр хэмжээгээр л өнөөдөр орлого олж ирдгээ гэсэн санаа байгаа. Тэгээд автомат тийм орлогын их сурвалжийг үүсгэн гэдэг чинь өөрөө бас буцаагаад маш их хөдөлмөрийг өмнө нь хийх шаардлагатай тийм механизмыг шаарддаг байгаа. Гэх мэт юм ярьж байгаа. За, эхлээд шууд Forex. За та хэрвээ мэдхгүй бол би бакалаврын зэрэгэ буюу их сургууль Америкийн нэгдсэн улсын Portland State University гэдэг их сургууль төгссөн. Тэгээд би тэнд анх болохоор Америкт очиж сурахтаа болохоор би программистаар сураад тэгээ яг код бичиж тэрэн дотор бүр нарийнаар би үйлдвэрлэлийн систем үүсгэе гэсэн зорилготой уулна бол дараагийн Bill Gates болно гэсэн зорилготой хүүхэд анх Америк явж байсан. Тэгээд сургалтынхаа явцад тэр нь бас тийм сайн биш юм байна гэдгийг ойлгоод тэгээ мэрэгжлээ өөрчилсөн. Тэгээ би мэрэгжлээ өөрчлөх явцдаа болохоор би эхлээд маркетингаар сурж утсан, дараа нь нэгтлэнгаар сурж утсан. Тэгээд нийт бараг 6 жил би бакалавртаа сурсан, айгу утсан гэсэн үг. Америкт нэг юм мэрэгжлээс солих тоолонд 0-аас нь эхлэх хэрэгтэй болдог. Тэгээ тэрнээсээ болоод хэд хэд удаа уйларсан гэж бараг хэлж болно. Тэгээ эцэст нь болохоор яасан бэ гэхээр би за ер нь хитэрлээ одоо яадаг ч байсан газ төгсөё буюу би өнөөдөр бизнесийн ямар зэрэг авбал хамгийн бага кредит шаарддаг юм бэ гэдгийг судалж агаад санхүүгийн чиглэлээр сургалт төгсөж байсан. За тэгээ санхүүгээр төгснөөс хойш гэхдээ надад санхүү айгүй их таалагдчихсэн. Тэгээ санхүү гэдэг чинь өөрөө өндөр мэдээч хэрэг түүхэн санхүүгийн юм ярихаас гадна ирээдүй болон хөрөнгө оруулалтын асуудал руу айгүй их ордог. Хуваарлалт, мөнгө хуваарлалт, санхүү гэсэн юм ерөнхий юмны тухай ярьдаг болохоор би яхахгүй дадлагын оюутан байхдаа хөрөнгө оруулалтын банкнд ажиллах сонирхолтой байсан. Тэгээ тэр үед байхдаа би хувьцаа худалдаалж туршиж эхэлж байсан. Америкт чинь тэрийг хийх айгүй амархан их мөнгө шаарддаггүй. Тэгээ тэр үед нөгөө арилжааны банкны вебсайт нь өөрөө худалдаа хийлгэж болгодог байсан. Тэгээ тэр би ашиглаа Bank of America-ийн сайтыг ашиглаж хувьцаанд хөрөнгө оруулалт хийж үзчихсэн. Тэгэхээр Forex гэж ярихынхаа өмнө ер нь бид нар ингээ Forex гэдэг үг хэдийгээр ашиглаад байгаа боловч хэдүүлээ нэг зүйлийг ойлгоё. Тэр нь юу вэ гэхээр Forex гэж байгаа чинь ерөөсөө л өнөөдөр хувьцаа юм уу ямар нэг үн цаасуудыг худалдаж аваад борлуулалт хийх, арилжих тийм юм ярьж байгаа.
Forex буюу foreign exchange гэдэг үгийг давчилсан хувилбар нь яхахгүй гадаад валютуудыг хооронд нь худалдаг, арилждаг болохоор тэр нь болохоор forex. Тэгэхдээ forex хийж байгаа гэж ярихаар хүмүүс зөвхөн тэрийг хийдгүү. Хүмүүсээ бас адилхан үн цааснууд, янз янзын үн цааснууд байж болно, bond байж болно, хувийн equity буюу зүгээр хувьцаа, компани хувьцааны цааснууд байж болно. Янз бүрийн alt-cis гэж одоо байгалийн баялагуудыг худалдаж болно. За бас тэрнээсээ адилхан, тэрнтэйгээ адилхан бүхэл бүтэн улсын эдийн засгийн төлөөлөл болсон индексүүдийг эсвэл ETF гэж ярина. Exchange Traded Fund гэдэг янз янзын үнэт цаасыг арилждаг механизмыг хүмүүс товчлоо forex гэж яриад байдаг. Яагаад тэгэхээр хөвчлэн хүмүүс тэгхтэй нөгөө валютын хослолыг арилждаг болохоор тэр нэрийг авчаад байдаг. Гэхдээ нэг юм ойлгож авцгаа тэрний юу вэ гэхээр forex хийж гэн гэдэг бол ерөөсөө үн цаасны арилжаач болж байна л гэсэн үг. Арилжаач trader хийж байна гэсэн үг. За тэгэхээр би оюутан байхдаа надад нэг юм experience байсан гэдгийг бас ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Тэр утгаараа би угаасаа санхүүгийн талаасаа арилжах ямар байсныг мэднэ. Тэгээ би яг 2008 оны эдийн засгийн хэцүүдх үеэр би 2 Америк хүний мөнгийг өмнөөс нь арилждаг байсан. Нэг мөнгө $35,000 надад оюутан байхлахаар надад бараг зүгээр л тэгэл дадлага хийж үзэх гэх. Тэгээд би нөгөө өөрийгөө би айгуу сонирхдаг мэдээ хүншдэг энийг ингээд айгуу сонирхож байгаа энэ гэсэн болохоор надад зүгээр тэр боломжийг тухайн үед нь олгож исэн баг. Манай Америк аав тэгээд найз нь тэгээд тухайн үед болохоор эдийн засаг маш өндөр уналттай үед би болохоор нэг нэмэх 5% гарч ирсэн санагдаж байна. Тэгээд Монголд нэг өндөр сонсогдохгүй байгаа ч гэсэн тухайн үед ихэнх индексүүд ихэнх ерөнхий эдийн засаг хасах 40% энэ унчихсан байхад нэмэх 5% байлгаад портфолиогийн үнцнийг нь авч үлдээд нэмэх нь 5% өчтэй байна гэдэг бол тухайн үед айгүй сайн байсан. Тэгээ би тэрэн дотор одоо санахын General Electric-ийн хувьцааг авч ирсэн баг. Машин Ford-ийн хувьцаа байсан санагдаж байна. Санахын эдийн нэг тиймэрхүү хувьцаануудыг оролцуулж байсан санагдаж байна. Тэгээд янз янз зэл юм хийж үзэж байсан. So anyways, тэгэхээр би forex гэж ярихаараа би энийг ингээд судлаад эхлэхэд саяхан ингээд шинээр дахиад ингээд 4-5 сарын өмнөөс судалж үзэхэд надад бас жоохон нэлээд олон их хэмжээний суур мэдлэг бас худлаа унан бакалаврын зэргийн тусалцаа зөндөө байсан гэдгийг ойлгох хэрэгтэй шүү. Тэрийг бүгдээ ойлгож яваас. Нэгсэндээ би өнөөдөр анализууд гэж юу юм мэддэг эдийн засаг, хувьцааны үн, сэтгэл зүйн арилжаа энэ төргээд ерөнхийдөө энэ арилжааны ертөнцийн юу явагддаг тухай хувьцаагаар өмнө нь хийж үзчихсэн. Гэхдээ энэ үед бол дахиад шинээр сурж байгаа юм шиг олон зүйлүүд байсан. Тийм аа. Тэгэхээр forex гэж юу юм хэдлээ одоо тайлбарлаа. Тэгээ миний бас түүхэн дээр үедээ ер нь forex юм арилжаатай ямар байсан тухай ярьчлаа. За тэгээд энэ байна. Нэг юмыг би өөрийнхөө өнцгөөс хэлье. Forex буюу энэ хүмүүсийн ингэж нэрлэдэг байгаа энэ зүйл бол тийм юу биш. Тийм хүнийг хуурсан энэ нөгөө худлаа хоосон тийм бизнес модель ч юм уу тийм бол ерөөсөө биш. Энэ бол яг л бодит мэрэгжил бодит өнөөдөр дэлгүүр нээхтэй л адилхан нэг л тийм хийдэг мөнгө олох бас л эдийн засгийн нэг механизм гэж ботчих хэрэгтэй. Гэхдээ бас яг адилхан яг л тэр дэлгүүр нээх шиг яг л тэр одоо нэг мэрэгжил сонгож байгаа шиг энэ нь тийм амархан зам товчилсон. Өнөөдөр нэг ганц хоёрхан бооцоо 50 гутаа ч юм уу нэг жижигхэн юм сурангуудаа техникийн анализ хийж чадаад нэг хүснэгтэн дээрээс нэг юм олоо харчдаг тийм графикаас нэг юм олж харчаад тэгээд хурдан баяждаг гэх юм бол бас худлаа. Тэгээ хэлэх гээд байгаа санаа нь юу вэ гэхээр энэ бол тийм хуурамч тийм scam буюу хүний хуурсан хүмүүсийг тэгж залилсан юм бол биш гэдгийг хэлж байна. Forex гэж ерөнхий санааг нь хэлж байгаа шүү. Дэлгүүр ажилуулахтай яг адилхан. Тэгэхдээ бас яг адилхан дэлгүүрийг ажилуулад хүн залилан хийж болно шүү дээ тийм ээ. Худлаа бараа зарах ч юм уу эсвэл үнийг хэд дахин багасгаад хуурамч бараа зарах марах энэ. Тэрнтэй адилхан forex гэдэг энэ ерөнхий арилжааны механизмыг ашиглаад scam хийдэг боломжууд байгаа яа харахгүй. Тэмч болохоор одоо чинь би яаж сурч эхэлсэн бэ гэхээр ингэж эхэлсэн. За би нэгт нь болохоор ингэж бодож байна. Сүүлийн би мэдээж тодорхой хэмжээний хадгаламж үүсгэсэн байгаа. Монголд болон Сингапурт байдаг болохоор Сингапурда. Тэгээд
мөнгөний нэг дүрм юу байдгүй гэхээр мөнгийг ерөөсөө ажилгүй суулгаж ерөөсөө болтгүй. Мөнгө хийх хамгийн зөв арга мөнгийг ашиглах л байдаг. Хамгийн өгөөж авах арга мөнгөөр мөнгө хийх бол хамгийн зөв арга. Тэгэхээр тодорхой хэмжээний хадгаламж үүсгэснийхаа дараа тэгээд нэгдүгээр эпизод, хоёрдугаар эпизод дээр яг энэ мөнгөний тухай эпизод дээр би энийг ярьжсэн санагдчихлаа. Хадгаламжинд байгаа мөнгийг бид нар өөрийнхөө эрсдэл авах чадвартаа тохируулаад мөнгөнийхөө хуваарлтан дээр ажиллаж эхэлнэ. Тэнгууд миний гарсан зүйл нь юу вэ гэхээр би зарим нэг мөнгөө итгэхгүй суулгахын оронд тэрийгэ итгэвхтэй болгоод мөнгөөр мөнгө хийх замуудыг одоо сүүлийн жил хайгаад янз янзын юм судалж үзэж байна гэж ойлгож байна. Тэгэл тэрэн дотроо би Forex-ийг буюу энэ арилжаа гэдэг зүйлийг удаан бодож ирсэн, залуу байхдаа хийжсэн, оюутан байхдаа хийжсэн болохоор одоо энэндээ буцаж орох юмсан. Тэгээд гэдэг тухай бодож эхэлсэн. Яагаад би энийг сонирхсан бэ? Яагаад гэвэл энэ бол надад нөгөө суур мэдлэг байсан, суур хандлага байсан. Тэгээ би тэрэн дээрээ шин зүйлийг сураад хийж чадах юм бол бас айгүй зөв цаг хугацааны уян хатан байдал тэгээд бас дээрэс нь мөнгөөр мөнгө хийх хамгийн зөв механизмуудын нэг гэж бодож байна. Өөрөөр хэлбэл худалдаанд орохын тулд арилжаа хийж эхлэхийн тулд мөнгө байх хэрэгтэй гэдгийг айгүй сануулмаар. Тэгэхээс хэрвээ та мөнгөгүй бол арилжаа хийж эхлэн гэдэг бол бас яг тийм тохирсон олон механизмуудын нэг биш байх шүү. Тийм ээ. Тэрнийхээ оронд амар сайн тоогоочийн сургуульд яваад үнэхээр Улаанбаатарын шилдэг тоогооч болж хувираад шин төрлийн тэгээд тэнцэнс гараа Франц руу яваад өшөө дэлхийдээ шилдэг тоогооч болоод тэгээ явсан. Дээр бах магадгүй мөнгө байхгүй бол тийм ээ. Гэх мэтэр мөнгө олох аргууд дотроос мөнгөөр мөнгө хийх нэг аргын нэг бол яхахгүй өнөөдөр мөнгөөр арилжаа хийх үнэт саас болон валют болон янз янзын зүйл юм. Тэгэхээр би тэгээд орсон байгаа. За тэгээд 6 сарын өмнөөс энэ рүүгээ орохдоо би мэдээж хэрэг хараад ажиглаад явж исэн энтер гэж байгаа болохоор би энийг ер нь толгойд хайлт төлөвлөгөө гаргаа яваадсан гэж ойлгож байна. Тэгээ миний процесс юм байсан. За би хамгийн түрүүн болохоор би мөнхчинг таньдаг. Тэгээ Mot Wealth гэдэг одоо та хэд мэдж байгаа манай мөнхчин дөнгөж сая Монгол руугаа буцаж нүгээд Mot Wealth одоо хамаагүй том гоё компани болж хувираад тэгээд өнгөрсөн 7 хоногт сургалтаа шинжилсэн байдлаар айгуу гоёор зарлж эхэлсэн байгаа. Ийм хийдэг хүн байгаа. Тэгээ би мөнхчинг анх Америкт оюутан байх үед манай мөнхчин намайг байхад нүүж ирж байсан. Тэгээд хоёлаа жоохон байхдаа танилцчихсан. Тэгэхээр дээр үе мэддэг. Тэгээ би олон жил мөнхчинг ажигласан гэж болно. Тэгээ мөнхчинг ажиглахад бол манай яг л өнөөдөр энэ мэрэгжлийг эзэмших гэдгийг бол өстой бараг 7-8 жил өөрөө яг биеэрээ тулаад сурах юмаа сураад алдах юмаа алдаад хөгжөөд тэгээд энэ мэдлэгийг өөртөө суулгаж чадсан. Тэгээ бодтоор өнөөдөр үр дүн өөрийнх нь зүгээр арилжааны үр дүнгийг хэрвээ харах юм бол бодтоор энийг хийгээ явж байгаа хүн болохоор би мөнхчин энэний тухай номоо гаргасан. За тэгээд дээрэс нь энэнийхээ номон дээр суурьсан айгуу онлайн сургалт үүсгэсэн байсан болохоор би мөнхчин рүү холбоо ирээд тэгээ би сургалтанд нь суусан. Тэгэхээр нэг тийм байсан. Хоёрт нь болохоор би бас мэдээж хэрэг англи хэл дээр хэд хэдэн их сурвалж хайгаад YouTube дээр цуврал хичээлүүд нэлээ хэдийг үзсэн. За бас англи хэл дээр 3 нөөр номыг судлаад өөрөө уншсан. Тэний нийтдээ 4 ном уншсан санагч байна Forex trade дээр. Тэгээ ер нь тэгтээ гадуур яваал трейдинг номнуудыг байн ажиглаад ер нь 6 сар би яг л зөв сурах горимрол орсон гэж байна. За тэгээ мөнхчингийн сургалтын би ингээд англи хэл дээр их сурвалжуудыг юм хараад байгаад мөнхчингийн сургалттай харьцуулангууд манай хүний ном бол үнэхээр комплекс. Яг эхэлж байгаа хүнд бол үнэхээр тохирсон 0-оос 1 болоход шаардлагатай бүх замналуудыг зааж байгаа. Бүх замналуудыг айгүй тэгээ нөгөө талаас онлайн талаасаа гэхээс илүү практик талаасаа айгүй тайлбарлаж ярьж байгаа. Мөнхч маань яг л аргагүй өөрийнхөө сурсан аргаал бусдад хуваалцаж байгаа. Тэгээд тэр дотроо өөрөө маш их гэрийн даалгавар хийсэн тэр номыг бий болгохын тулд олон зүйлийг судалсан, олон их сурвалжийг ашигласан. За тэгээд номыг бичиж явах хугацаанд өөрийнхөө практик байдлыг хүнд ойлгуулах хэмжээнд хөрвүүлж чадах тийм ээ. Тэгээд өөрийнхөө тэгээд сургалтаа хийж явахдаа онлайн хийгээ бичсэн байгаа болохоор дараа нь хинч өөрийнхөө хурдаар үзэж болно. Тэгээд 30 хэдэн цаг бараг 40 цагийн видеотой. Тэгээд номтой юм сургалт. Тэгэхээр дүгнээд харангууд би бол юу хэлж чадах вэ гэхээр англи хэл дээр байгаа бараг ихэнх юутай нэлээд өрсөлдөх үзбэр, нэлээд сайн контент сургалтын материалтай сургалт гэж хэлж байна. Олон би хэлсэн баг мөнхчингийн тэр ярьж байгаа бүх сэдвүүдийг өнөөдөр өөр их сурвалжуудаас авъя гэвэл нэлээд олон номныг дамж үзэж байж авах юм байлаа.
Гэхдээ яг л адилхан ямар ч мэрэгжил, ямар ч мэдлэг гэдэг зүйл чинь ерөөсөө бид нэр хэрэг инпутын төдий хэмжээгээр л өшөө сурдаг. Тэмчлэгөр нэг Malcolm Gladwell-ийн 10,000 цагийн дүрм гэдэг чи яг тэр байдаг шээ. Ямар нэг юмд эксперт болохын тулд бид нар 10,000 цагийн хөдөлмөр суралцах арга барилыг зарцуулах ёстой л гэсэн горим энэ ч бас санах ёстой гэж байна. Тэгэхээр адилхан Forex-ыг ингэж авчингуудаа YouTube дээр 3 видео үзчихээд өнөөдөр Forex хийн гэж бодож бол ерөөсөө болохгүй. Яг тэгдэг залуучууд маань өнөөдөр мөнгө алдчихж байгаа гэдгийг ойлгоорой. Хэрвээ тэрнийхээ оронд тийм ээ би тэр мөнгөчийн 40 цагийнхыг баг 2 сарын хугацаанд ажлынхаа хажуугаар өглөө эрт босоод нэг цаг үзээд тэгэн гутаа тэрийг дуршилтын демо аккаунтд нь тэр аргаа хэрэгжилж үзээд мөнгөчийн зөвлөгөөнүүдийг дагаад янз янзын сонирхолтой зүйлүүдийг хийж үзээд тэгжвэж өөрийн болгож авсан. Тэгэхээр хэрвээ та тэгэх юм бол харин нэг баталгаатай юм юу вэ гэхээр тууштай эрг өгөөж хүү олж авах боломжтой гэдгийг хэлмээр. За тэгэхээр би Andrew Aziz гэдэг Америк зохиолчийн бас яг мөнгөчөнтэй адилхан групп явуулдаг, трейдеруудтай communityтэй байдаг, чатын групптэй ерөнхийдөө нэг юм энд одоо яг юм тусалдаг систем гэж ярих юм бол сурах боломжууд гэх юм бол маш их байгаа. Олон их сурвалжуудтай олон газар байгаа. Сайн нутж байгаа, муу нутж байгаа. Тэгээ миний бодлохоор Andrew Aziz нөгөө талд нь миний англи хэлний багш, англи хэл дээрх багш нь Andrew Aziz байсан, монгол хэл дээрх багш нь мөгчин хоёр байсан. Тэгээд энэ хоёрын сургалтууд, материалууд, номуудыг үзэж байж өнөөдөр бас тодорхой хэмжээгээр гайг болсон гэж хэлж болно. За дээр үеиг намайг оюутан байх үедээ харьцуулбал одооний Forex-ийн нэг айгүй гоё юм нь leverage-ууд аюу сонголт ихтэй болцсон, уян хатан болцсон, Монголын дансаа ашиглаж харилцдаг болж болсон, бага мөнгөөр орж болдог commission буюу арилжаа хийхэд баг гадуур байгаа платформ болгон одоо зарим нь үнэгүй, зарим нь хямдарсан, зарим нь гал ерөөсөө өнөөдөр орох буюу энэ бизнесийг хийж эхлэх, энэ мэрэгжлийг эзэмшихэд тэр юу ерөөсөө байхгүй болсон. Бартаа байхгүй болсон. Маш амархан хинч өнөөдөр баг iPad-тайгаа байгаа ч гэсэн хийж болдог болчихсон. Заавал өнөөдөр компьютер хэрэггүй. Компьютер гэхэд дээр үед айгүй хүчтэй компьютер тусгай софтвер энтер гэдэг байсан бол одоо тийм байхгүй. Маш амархан веб суурьтай платформуудаа ашиглаа явчихна. Эсвэл зүгээр гар утасны аппликейшн ашиглаад хүртэл хийж болдог. Тийм болчихсон. Тийм гоё цаг үед ирсэн нь бол яхахгүй айгүй том ялгаатай нь харагдчихлаа. Хоёр дахь нь болохоор дөрвж хэлж байгаагаар их сурвалжууд, сигналын их сурвалжууд сетапын гоё мэдээллүүд, community-нүүд хамтарч арилжих хүмүүс, мэдээлэл солилцох газар, шинэ юм сурах, их сурвалжууд энэ төргээд одоо дээр үед байхгүй хэмжээгээр тийм гоё мундаг болсон тийм цагт байгаа бол яхааргүй айгуу том ялгаатай харагдчихсан энэ удаа. За тэгээд хэрвээ та Forex гэж судалж исэн бол Forex-ийн нэг гоё юм чинь бас өнөөдөр одоо хинч ямар ч мөнгөгүйгээр дуршиж үзэх боломж буюу тийм demo account гэдэг юм бүх платформ хийж өгдөг болчихсон. Тэгээ би одоо болтол яг бодит мөнгөөр арилжаагүй байгаа. Өөрөө Forex дээр. Би одоо demo account-ийнхаа мөнгөөр л арилжиж байгаа. Яагаад вэ гэвэл би дор хаяж айгуул жил сурах хэрэгтэй. Тэгж байж л би мөнгө хийх ёстой байна гэдгийг ойлгодог. Тэрийг ч угаасаа олон багш нар маань заадаг. Мөгчин багш ч гэсэн тэгээд заадаг. Тэгээд өнөөдөр би хэдийгээр demo account буюу хуурамч мөнгөөр арилжиж байгаа ч гэсэн бусад бүх юм нь бодит жинхэнэ эдийн засгийн сигнал, жинхэнэ эдийн засгийн график, жинхэнэ эдийн засгийн нөхцөл байдал тосч байгаа гэдэг утгаараа хэрвээ би тэрийг жинхэнэ мөнгө юм шиг хандаад тэгээ би энэ нэг жилийн дуршилтын хугацаанд тэр сангаа зорилгынхоо хүрээнд өөрийнхөө санаачлахтайгаар өгөөжийг үүсгэж чадчихвэл одоо би өөрийгөө сурсан тооцоод тэгээ би жинхэнэ мөнгө рүү шилжинэ гэсэн санаа. За тэгээ мэдээж хэрэг та болохоор энийг сонсож байгаа болохоор зүгээр энэ юу юм бэ гэхээсээ яаж эхлэх вэ гэдгийг л мэдмээр байна. Тэгэхээр миний нэг ойлгосон хэдэн зүйл хэлье. Нэгт нь дор хаяж 3-6 сар сур. Өөр битгий яарж ороорой. Тэр хугацаанд харин яах вэ гэхээр үнэхээр ормоор бол мөнгөө арилчих гэж байгаа мөнгөө сайхан хадгалаад албаар 6 сарын хугацаатай хадгаламжинд хийгээд төгжчих өөрөө залуучуудаа тэгж хэлмээр. За мөнгөө бэлт. Тэгээ 3-6 сар доор хаяж 3-6 сар би тайтээс би бол бүтэн жил сурна. Одоо би 6 сар болсон байна. Би бүтэн жил буюу дахиад 6 сар өөрийгөө шахах ёстой, өөрөө шинэ юм үзэх ёстой, өөрөө үтсэн юм давтах ёстой, дахиад өөр
сонирхолтой байдлаар олон зүйлийг ажиглаж сурах хэрэгтэй. Би өөрийнхөө сэтгэл зүй болон өөрийнхөө арга барилыг боловсруулж олох ёстой. Тэгээ манай мөнгөчингийн нэг сургалтандаа нэг хэлдэг юм нь тэнгэр муухай хахад манай мөнгөчин арилждаггүй гэж ярьдаг шиг миний ч гэсэн өнөөдөр ямар өдөр арилжих дуртай. Би нэг ойлгож байгаа юм, би нэгд өдрийн өглөө уулзтай арилжна гэж худлаа юм билээ гэдгийг ойлгож авсан. Ягаад ч олон давтсан байдлаар би алдаа гаргаж ирсэн. Хоёрт нь болохоор би ажлынхаа дундуур орж гарна гэж өстой худлаа юм билээ. Өмнө хийх ёстой. Тэр гих мэтэр одоо ингээд би өөрийнхөө амьдралын нөхцөл буюу миний арилжааны хэлбэр маяг философи юу юм бэ гэдгээ таних энэ төргээ. Тэр утгаараа би бүтэн жил сурах хэрэгтэй гэж бодож байна. За тэгэхээр нэгт нь 3-6 сар доор хаяж сур. Хэдийгээр би одоо ингээ мөгч таньдаг болохоор та хэд ингээд намайг сурчилж гэн гэж бодож магадгүй. Гэхдээ би нөгөө талаас яг өнөөдөр айгүй шударгаар зүгээр контент яваад айгүй сайн контент хэрвээ үнэхээр та арилжаа гэж юм хийж үзгээд forex хийж үзгээд байгаа бол энэ мөгчингийн энийг заавал би бүр хийх ёстой гэж бодож байгаа. Тэгээ одоо $300 байж магадгүй. Би сүүлийн үнийг сайн мэдгүй байна мөгчин. Тэг өөрөг нь Instagram-аар та асуугаад эсвэл Mot Wealth Academy.com гэж орох юм бол орж харж болно. Тэгээд бүртгүүлчихвэл айгүй зүгээр гэж бодож байгаа. Би одоо бол өөрийнхөө дүүг тэгж бүртгүүлэх гэсэн бодолтой байгаа. Ном нь айгүй сайн гих мэтэр болтой. За тэрний хажуугаар хэрвээ англи хэл дээр юм үзмээр бол Andrew Aziz гэдэг залууг хайж үзээрэй. 3-4 ном бичсэн. Тэгээд бас яг иймэрхүү төрлийн сургалтууд YouTube сувгууд байгаа. Олон сар хамаагүй үнэтэй мөгчингийнхоос мэдээч хэрэг англи хэл дээр гэдэг утгаараа тэгээд ийм юмнуудыг би санал болгож байна. За сурах шүү. Нэгт нь. Хоёрт нь та өөрийнхөө платформыг бол би одоо 3 платформ үүсний эсрэг эцэст нь одоо Owanda гэдэг платформыг ашиглаж байгаа. Тэр нь тэгээд манай мөгчингийн ашигладаг платформоос ч гэсэн ондоо мөгчин гэхдээ Owanda-г ашиглаж үзчихсэн юм байлаа өмнө өөрт нь их таалагддаг. Тэгээд надаа бас нэг юм чи би нөгөө Сингапур суурьтай арилжж байгаа гэдэг битгий мартаарай. Тэгэхээр бас нөгөө аль банкны аль улстай энэ төр гэдгээсээ хамаарат таны арилжааны платформ бас ондоо байж магадгүй. Тэгээ бас нэг гой зүйл нь арилжааны платформоо яг бүр ингээд хийгээд нэг хэсэг ингээд дуршиж үзээрэй. Тэгэхгүй бол бас ингээд ихэнх нь ижилхэн юмнууд харагдана. Гэхдээ яг хийгээд ирэхээр одоо зүгээр л зураас татахад амархан байна уу? Хэцүү байна уу? Тэгээ тренд шугамууд татахад тань таалагдж байна уу? Таалагдахгүй байна уу? Mac дээр ямар ин Chrome дээр ямар ин тэр гэх мэтэр олон зүйлээс ялгаатай байдаг болохоор интернетийн хурд голдгүй энэ төргээл олон юм анзаарч хэллээ л дээ. Тэгээд тэрэн дээрээс үнслээ би болохоор Owanda гэдэг платформ. За тэгэхээр платформоо бас дуршиж үзэх хэрэгтэй гэж бодож. За дараа чи нэг юм. Forex хийхин тулд хэдэн төгрөг байх ёстой юм бэ гэж. Энэ дээр системтэй хариултыг нь бол мэдээж манай энэ багш нар хэлж байгаа. Гэхдээ би бол хэлэхдээ бол ингэж хэлнэ. Одоо хэрвээ залуучууд яг энийг тийм нэг цалинг орлсон амьдралыг зогоох тийм замнал гэж үүсхийг хүсэж байгаа бол би бол залуучуудад доор хаяж $3,000. За бүр боломжтой бол би бол одоо жишээ нь ихний аккаунтаа $5,000 эхлүүлнэ гэсэн бодолтой байгаа. Тэгээд тэрийг 10 болгоно гэх мэтээр явах гэж байгаа. Ийм минимум буюу хамгийн багадаа $3,000 бэжэж та өнөөдөр янз янзын системийн эрсдлүүдээс өөрийгөө хамгаална. Нэгт нь хоёрт нь болохоор орлогын төвшин чинь хийж чадах юм бол яг нөгөө адилхан амь зогоох тийм горим руу ялангуяа Монголын одоо цалингийн эсрэг бол тийм болно бах гэж бодож байна. Тэгэхээр тэгж ороорой. Хэрвээ та 1000-аас доош хэмжээтэй орох гэдэг би бүр найдвартай битгий ор гэж хэлмээр. Маш хэцүү. Зүгээр мөнгөний эхэлж байгаа мөнгөний хэмжээгээсээ болоод янз янзын одоо хөшөөрөг энтер гэсэн механизмууд тэгэл ер нь дахиад адилхан дуршлагуу энтер гэснээсээ болоод бага хэмжээний мөнгөтэй орсон хүмүүс мөнгө алдах эрсдэл нь өндөр гэж ерөнхийдөө ойлгочиход болно. Тэгээ дотор нь одоо жишээ нь нийт хэдэн төгрөгөөр арилжаад тэрнийхээ хэдийг нь арилжахын, хэдийг нь эрсдэлд оруулахын, хэдийг нь одоо бид нар алтхад билийн хэдийнх нь эсрэг хамгаалт үүсгэх энтер гэдэг янз янзын гой юм сурна л та. Тэгэнгუთ тэрэн дотор миний хэлж байгаагаар доор хаяж $3,000 орох гэж үзэр. Хэрвээ танд одоо $3,000 авахгүй одоо $800 байгаа гэж байгаа бол нөгөө миний хэлсэн зөвлөгөөг даг. Тэрний үгээр тэр $800 аваад нэг газар төвччих. Ээж автаа өгөөд би энийг танаас 6 сарын дараа аав шүү гэж хэл. За тэгэж явах хугацаанд тэгвэл мөнгөө нэм. Өшөө хоримтлууд. Ажлаа сайн хий. Цалингаасаа өшөө дахиад тэр лүгээ оруул. Тэгж ягаад $3,000 болгочоод эхэлсэн дээр гэж би багада $3,000 болгочоод эхэлсэн дээр.
мэдээч хэрэг, их мөнгө оролцох тусам эрсдэл өндөр, арга барил өндөр, тэгээд тэрнээсээ хамаарат шийдвэр гаргах чадвар чинь өндөр, хувьцааны сетап буюу боломжийг олж харах тэр цэгүүд, магадлалууд, тэр өөрийн чинь таамаглалын томьёол нь хүртэл шалгондоо болно. Мөнгөний хэмжээ маш утга учиртай зүйл гэдгийг сануулмаар. Тэгэхгүй бол олон хүмүүс бусдын сурчаад тэгээд $500 ороод тэгэл ихэнх платформын статистикийг харахад хамгийн багадаа л 70% буюу тэр платформ дээр ажиллаж байгаа хүмүүсийн 70% нь мөнгө алддгаа гэсэн юм статистик байдаг шүү. Арилжаа гэдэг бол маш өндөр эрсдэлтэй зүйл. Түүхийг бид нар таамаглах гэж оролдоно гэдэг бол яг үнийг хэлэхэд жоохон тодорхой хэмжээр галзуурлын л асуудал яригдж байгаа. Тэр утгаараа энэ бол аюу хэцүү мэрэгжил. Энэ маш их мэдлэг шаардсан мэрэгжил. Тэгээд энэ сүүлийн үед ингээд хүн болгон яриад ахаар хүмүүс нэг тийм амархан сурчиж болдог, амархан хийчиж болдог. Тэгээ амархан сурчаад мөнгө дороо хийчиж болдог гэсэн юм нэг хурдан баяжих механизм юм шиг тархацсан. Бүр найдвартай хэлээ. Эннээс амархан мөнгө хийх аргууд байгаа гэдгийг би бүрстэ баталгаатай хэлж байна. Ялангуяа бага мөнгөтэй бол. Би одоо чинь энэ жил одоо ингээд 6 сар давтаж сурсныхаа ариуд арилжаанд орохороо би сэтгхүүдэд юу гэж хэлэх вэ гэхээр тэр ихний $5,000 алтхад бэлэн л гэсэн сэтгхүүтэй орно. Тэр $5,000 байхгүй болж магадгүй. Тэгээ тэр Nokia гэсэн тийм хандлагатай л орж байгаа. Олон миний уншсан мэдээллээс хүн тууштай буюу урт хугацаанд доктортой орлого хийдэг болохын тулд миний харсан олон улсын трейдерүүд мөнгөчин ч гэсэн адилхан доор хаяж 3-5 жил энэ мэрэгжлийг хийж байж, оролдож байж, сурж байж тийм болтгийм бэлээ гэдгийг бол би харсан, сурсан. За тэгээд яг тэрнтэй адилхан миний demo account ямар байсан бэ? За миний demo account эхний 3 сар бол би $5,000 яг тэгээд demo account-аа ч гэсэн би анх арилжах хэмжээтэйгээ тохируулж яг хийн. Яа тэгэхээр дахиад адилхан тэрийг хуурамч мөнгө гэж харахгүйгээр бодит мөнгө юм шиг л аль болохоор бодит юм шиг хандхал юм бол сурах чинь яг бодит болж хувирна. Тэгэхээр би $5,000 demo account дээр ажиллаад тэгээд би эхлээд бол тэрийг өдрийн 10% өгөөж олох зорилготой ажилладаг байсан. Тэгэхээр $500 хийх гэж үздэг байсан. Ёстой бүтггүй хэцүүдж байсан. $5,000-аар $500 ашиг болдог арилжаа өдөрт хийн гэх юм бол нилээн мундаг дуршлаг авиас шаардсан юм байна гэдгийг ойлгож авсан. За тэгээд би өөрийнхөө философиг, арга барилаа айгүй их өөрчилсөн. Сетапуудаа олон болж эхэлсэн. Олон сетапуудаасаа өөрийнхөө сонголтуудыг өөрчилж үтсэн, дуршиж үтсэн. Тэгэл энэ дээр үнэхээр төвөгтэй систем гэдэг утгаараа мянган юм таны амжилтанд нөлөөлдөг гэдэг утгаараа одоо зөвхөн нойр бол өстэй трейдд бол өстэй үнэнгээсээ шууд нөлөөлдөг зүйл. Таны стресстэй байдал, стрессгүй байдал, таны яг тэр өдөр сэтгэл чинь нэг юм зовоогоод байна уу? Та өчигдөр өөр юм дээр мөнгө алдсан уу? Ингээд бүх юм энчээ орж ирдэг гэдэг утгаараа энэ бол нэлийн төвөгтэй систем. За тэгээд би тэр мөнгөө 5,000-аас дээшлүүлээл 5,800 хүртэл болгож үтсэн, тэгээ унсан, 4,600 болсон. Тэгээд би ер нь бол одоо миний зорилго бол хурдан баяжих биш, харин тууштай орлого үүсгдэг зорилго. Тэгээ зарим хүмүүс хэлдэг өдрийн зорилго бити 50%, тэр нь ч бас заримдаа буруу байдаг гэж ярьдаг л да. Яа тэгэхээр тэнгуут чи өөрийгөө шахаад яг тэр тоогоо хийх гэж заримдаа шахах гэдэг утгаараа. Гэхдээ би яадгүй гэхээр идэвхтэй биш тийм зорилгын тоо тавьчихна. Тэгээд тэрийгэ зовх гэж хичээдэг болсон. Тэгэхээр миний одоо хиймээр байгаа юм нь нэг удаа ингээ амар гоё юм харагдлаа гэж тэрлөө бүх мөнгөө шахаад хийчихээ хооронд би яг бодит амьдрал дээр өнөөдөр 2 жилийн хугацаанд өдөр болгон хагас хувиас 1% нэг тийм трейдлж байгаа өдөр болгоно л гэж ойлгож байгаа. Хагас хувиас 1% өгөөчтэй тийм худалдаанд орч чадах уу гэдэг л тийм горим руу орох гол хичээсэн гэж давтсан гэж юм гэдээ ойлгож байна. Өөрөөр хэлбэл би өдөр болгон өөрийнхөө мөнгийг 1% өсгөнө л гэсэн зорилготой байхад л надад бол болж байна. Тэгээ миний нөгөө бусад орлогын их сурвалж болон мөнгөний үүсгэж бүтц дотор маань энэ механизм тохирох юм байна гэдэг өнцгөөс нь орж байгаа. За тэгээд 5,000 маань би нэлээд тууштай нэг гэж явж исэн. Тэгээд 1-2 удаа бүр шууд тэр чигээр дансныхаа 20-30%-ыг алдчихсан трейдүүд байгаа. Тэд нар дээр бол өстой
яагаад алдсан бэ гэдгийг харангуут зүгээр л айгүй тийм деталь анзаараагүй буруу таамаглал гаргас айгүй тийм урьдчилж болох байсан алдаанууд гард юм бэл. Яг гэхдээ бас нэг хэлмээр байгаа юм. Та бас өөрийгөө тийм урьдчилж болохгүй амархан алдаа гаргах нь гэж баг хүлээлт үүсгэсэн дээр юм бэл. Яг ийм л болохоор эн чинь нөгөө нэг олон жил энэ мэрэгжлийг хийх тусмаа бид нар иймдээ сайжирнаа гэдгийг бас яг айгүй энгийн жишээ гэж бодож байна. Яг л амьдралын олон ажил тэгээ та өдөр болгон энийг энтер хийнэ гэж байгаа бол ажилд яадгийн хүн дандаа өдөр болгон мундаг ажиллана гэж байдаг шүү дээ. Зарим өдөр яатарн, унтна, залах уурна, буруу шийдвэр гаргана тийм байх ёстой буюу хэрвээ та одоо мундаг трейдеруудыг харах юм бол бүгднийх нь хэлдэг юм. Богино хугацаанд нэг их мөнгө хийх сонирн биш. Тэдний зорилго болохоор амжилттайгаар урт хугацаанд тууштайгаар өгөөж олох зорилготой ба. Буюу өөрийнхөө зорилготой би нэг жилдээ 40% өгөөж олох зорилготой ажилтдаг хүн. Тэгэл жилийн эцгээд уналт өсөл бүх юм нь орж нэмж гарсныхаа дараа эрг плюс 40% авсан буюу $10,000 байсан бол $14,000 болсон гэсэн жишээг л үүсгэх гэж хичээдэг гэдгийг ойлгоорой. Тэгэл миний хэлж байгаа зүйл Forex бол мэрэгжил болохоос хурдан баяжих арга зам биш шүү гэдгийг хэлмээр байна. За тэгэн гута миний бодлохоор одоо өдрийн 1% гэсэн горимтай ажиллах гэж хичээж байгаа. Тэгэн гута би 7 хоногт 5 өдөр л трейдлэн. Тэгэхээр чи сарда 20 өдөр, сарда 20% өгөөч гэсэн үг. Хэрвээ би тэгж чадах юм бол энэ сте супер болж байгаа гэдгийг бол ойлгомжтой байх. Би өнөөдөр ямар ч мөнгийг аваад сард 20% өгөөчтэй ажиллана гэдэг бол өнөөдөр маш өндөр өгөөж бага мөнгөөр ярангууд энэ нэг их мөнгө биш ч гэсэн том портфолиогоо ярангууд чинь өнөөдөр Монголын төгрөгийн хугацаа хадгаламжийн чинь хүү чинь 15% гэдгийг жилийн хугацаанд 15% гэдгийг битгий мартаарай. Богино хугацааны зээлийн хүмүүсээс мөнгө зээлэх юм бол сарын тийм ээ 5% энэ гэсэн хүү яригддаг. Тэгэхээр чин тэгээ бодохоор чин сарын 20% хүү гэдэг бол маш өндөр хүү гэдгийг мэдээж ойлгомжтой байхаа. За тэгэхээр нэг тиймэрхүү байдлаар ажиллаж байгаа. Тэгээд би цаашаа үргэлжлүүлээд дурсаар байх болно. Өшөө олон ном зохиолыг өмнө мэдсэн зүйлээ ч гэсэн би давтаж хармаар байна гэдгээ мэдэж байгаа. Техникийн анализуудаа сайжруулмаар байгаа. Fundamental analysis-а би яг үнэ хэлэхэд сүүлийн үед бол хаяа гэж бодож байгаа. Яа тэгэхээр тэгээ трейдер дотроо арилжаалночид дотроо бас янз янзын аргууд байдаг. Өдрийн трейдерүүд байна, swing трейдерүүд байна. Ерөнхий жоохон богино болон урт хугацааны арилжаа хийдэг хүмүүс байна. Тэгээ энэ болгоноос high frequency trading ч гэж бас ярьдаг те. Иймэрхүү аргуудаас бас өөртөө тохирсон арга олохыг хичээнэ. Би бол яхахгүй day trader болж байгаа юм байлээ. Swing trader бас яг биш юм байлээ гэдгийг ойлгож авсан. Мөнхчингийн хувьд swing trader, day trader хоёулыг нь хосолж хийдэг. Тэгээ энэ боломж бас тэгэл адилхан. 2 өдөр юм дээр суух, 1 өдөр суух, хэдэн цаг суух тэрэн дээр үндэслээд бидний гаргаж байгаа таамаглалууд болон юмаа уншиж байгаа шийдвэр гаргаж байгаа байдлууд шал хондоо гэдэг утгаараа тийм байгаа. Би болохоор day trader болно гэж бодож байгаа. Тэгээд минийх болохоор хөвчлийн индекс би ер нь валютын хослолуудыг одоохондоо ерөөсөй арилж олигтой чадахгүй байгаа. Янда сурна гэж бодож байна. Гэхдээ би одоохондоо зөвхөн индекс болон commodity дээр фокуслна гэсэн боталтай байгаа. Тэгээд тэрийг гайгүй болгоод тэрэн дээрээ сурах тусмаа өөр инструмент руу орох чадвартай болно гэдгээ мэдэж байна. Тэгээд та хэд ингэж сонсоод байхаар би болохоор айгүй урт хугацаатай бодлоготой байгаа нь анзаарч байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд би илүү тогтвортой буюу энэгээр өнөөдөр би амьдралынхаа гол маггүй нэг гол их сурвалж, орлогын их сурвалжаа болгоод аваад тэгээ цаашаа нөгөө өөрийнхөө хүсээд байгаа амьдралын стилийг л бий болгох гэж ажиллаж байгаа. Тэгэхээр хэрвээ ингээд одоо ингээд миний хүснээр болдог бол би нэг жилийн дараа тийм үү яг энэ арилжаанаасаа нэлээд гайгүй орлого хийдэг болоод тэгээ тэргээрээ өөрийнхөө цагийг тодорхойлдог гэдэг утгаараа болонгуудаа нөгөө хөрөнгө оруулалт би нөгөө гарааны бизнест хөрөнгө оруулах гэдэг юм аа бол хийдгээрээ хийн. Тэгвэл тийшээгээ оруулах мөнгөө гаргадаг. За дээрээс нь бас өөрийнхөө амьдралын стилийг авч явах тийм орлогын их сурвалжийг ингэж үүсгэчээд тэгээд ер нь нэг аялсан байдлаар амьдардаг тийм л хүн болох хүсэлтэй байгаа. Тэгэхээр миний сурч буй зорилго, миний энийг хийх энэ мэрэгжлийг эзэмших гээд байгаа зорилго нь тийм гэдгийг ойлгоорой. Тэгээ яг энэ зорилгоос хамаарат хүн болгоны сурж байгаа арга ондоо, хийж байгаа арга ондоо, судлах арга нь ондоо гэж бол бодож байгаа шүү.
яхахгүй хэрвээ та тууштай тэгээ танд нэг иймэрхүү юм таалагддаг бол яхахгүй мөнгөөр мөнгө хийх сайн аргуудын нэг гэж би бол хувьдаа бодож байгаа. За тэгээд судлах юм бол амжилт бол яадаг ч байсан авчирч болдгийм байх гэдгийг нь харагдж байгаа. Тэгээд айгүй чухал, айгүй serious. Тэгээд надад бас нэг айгүй таалагдж байгаа зүйл нь худалдаа, мөнгөөр худалдаа арилжаа хийнэ гэдэг бол өстой хүнээс сэтгэл зүйн маш их ирч хүч, тэнхээ, зохион байгуулалт, за тэгээд хувь хүний сэтгэл зүйн нөхцөл байдал гэдэг олон зүйл шаарддаг гэдэг утгаараа энэ маань өөрөө бас яг тийм амархан мэрэгжил биш. Тэгээд тэр challenge нь буюу тэр хэцүү тэр шаардлага надад бас айгүй таалагдаад байгаа. Яа тэгэхээр би энээс болоод бусад амьдралын юм дээр ч гэсэн өөрийгөө ажиглах, өөрийгөө контролдох, өөрийгөө зохион байгуулалтанд оруулах дээр айгүй нөлөө болно гэдгийг нь харагдж байгаа болохоор би бас энийг сонгож ажиллаж байгаа шүү. So okay guys, 35 минут боллоо. Би амсан ёсоор Forex-ийнхаа өөрийнхөө замналыг таадтай хуваалцлаа, сурсан харсан эдэн зүйлээ ярьлаа. Яг задлаа ярих юм бол дотор нь ч маш олон зүйл байгааг ойлгож аваарай. Тэгээд тэр болгоныг би ярих биш, харин ёстой жингэн багш нараас нь өөрсдөө сонсоод тэгээд бас өөрөө тавд маань хийж үзвэл зүгээр ах гэж бодож байна. За бас үүнээсээ гадна Forex-ээс гадна би хоёр дахь бас жоохон арилжааны шинэ горимыг хэрэгжүүлээд одоо 3 сар болж байгаа зүйл нь болохоор cryptocurrency, decentralized finance center гэсэн зүйл рүү бас санхүүжилт хийгээ эхэлж байгаа. Надад тэр одоогоор бол илүү их бас таалагдж байна. Надад илүү бас тохирсон арга байна гэж харж байгаа. Илүү урт хугацааны тоглолт байгаа. Тэгэхээр тэрний талаар бас хэлээ ярьж болно. Тэгэхээр Bitcoin, Ethereum, Ripple гэх мэтийн одоо босод энэ блокчейн дээр суурилсан мөнгө, блокчейн дээр суурилсан шийдлүүдийн арилжаа бас юм сонирхолтой шинэ салбар гараад ирсэн байгаа. Орж гарахад бас ямархан болцсон, арилждаг болцсон, сонирхолтой тоглолтууд бий болсон болохоор тийшээ бас орж ирсэн байгаа. Яг одоогоор миний криптогийн юу нөгөөж нь хамаагүй дээр явж байгаа. Forex-ээс. Тэгээд хамгийн гол нь тэгтээ нөгөө оролцоо айгүй баг гэдэг утгаараа арай жоохон урт хугацааны гэдэг утгаараа нэг арай ондоо механизм байгаа. За энэс цаашаа миний нэг судалж үзмээр байгаа dropshipping судалж үзмээр байна. За тэгээ энэс гадна мэдээч хэрэг би өөрийнхөө гарааны бизнесүүддээ өөрийнхөө бас хөрөнгө оруулалтаа хийдэг. Тэгээ тэр бизнесүүдээ ч гэсэн яаж авч байгаа чинь миний хувьд бас л адилхан мөнгөний их сурвалжийн нэг композицийн нэг буюу би өнөөдөр орлогын одоо олон талт байдлыг үүсгэж байгаа. Амьдралын нөгөө л өмнөх подкастууд дээр ярьсан орлогын одоо өөрөө шинэ бүтцийг үүсгэж байгаа асуудлыг бас яригдж байгаа шүү. Alright guys, за ингээд өнөөдрийнхөө эпизодыг дуусгая. Таалагдсан байх гэж найдаж байна. Нэг ч гэсэн юм сурсан байх гэж найдаж байна. Санал бодлоо комент хэсэгт нь бичгээ мартаарай. Тэгээ яг ийм болон иймний тухай би өөрийнхөө Instagram дээр дандаа тавьдаг. Тэгэхээр та хэрвээ тэрийг харах юм бол OKOD гэдэг OKOD гэдэг 4 хүн үсгээс бүрдсэн Instagram хаягаар дагаарай. Тэгээ тийч бас асуулт сууж болно. Санал бодлуудаа хэлээрэй. Та зарим нэг чи явуулдаг. Тэрийг дандаа унших гоё байдаг шүү. За тэгээд балер өдрөг байцгаагаарай. Дараа уулзцгаая. Баяр та.